Би шүүгт хандна. Би хуулийн хэлтийн байгууллагад бүх талаар хандна. Угаасаа ойлгомжтой. Юу болоо гэж хүний амныг хэрэгт холбоотой байж болцшгүй гэсэн нөхцөлийн дараа би дуугаа суугаад ах юм. Бүр шалгуулна тэрийг. Яагаад ийм байдал гаргаж ирж ярьж байгааг нь шалгуул. Харамсалтай нь бид бүр яг өөрт чинь хэлэхэд та нар ч гэсэн бас болгоомжтой байхгүй. Манай нөхөчөө ярихдаа болцшгүй, магадгүй би хардж ин гэдэг үгийг хэлдэг. Тэгээ нөгөө хууль хяналтын байгууллага дээр очихоор болцшгүй гэсэн юм биш үү таныг? Тим гэж хэлээгүй юм биш үү гэж гараа явчихдаг. Энэ бол ерөөсөө залина. Та нар тэр хэлсэн үгийг хараарай. Одоо би та нарт энэ жишээг нь үзүүлье заяа. 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өөрийнх нь жиргсэн жиргээ. Тэгчээд энийг шал эсрэгээр ярьж байгааз энэ ч юу гэж иргсэн байна гэж засгийн газрын 24 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд ерөнхий сайд оюун эрдэнэ тэмдэглэлээр дараах бодлого чиглэлийг хууль зүйн дотоодын сайдад өглөө гэдэг энэ тэмдэглэлийг юу жиргсэн байна. Тэгсэн нөгөө тэмдэглэл нь энэ ч байж байгаа шүү дээ. Тэмдэглэл нь энэ байна. Уг тэмдэглэл дээр биш ингэж байгаа. 24 оны ээлжид сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлж нэр дэвшигчийн үнэлэх авсан иргэнийг хууль заасны дагуу зөрчил болон гэмт үйлдэлийнх нь явцад эсвэл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай баримтчилснаас буцаад тохиолдолд эрх бүхий этгээдийн зөвшөөрлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх баримтчлах цагдаа орох асуудлыг таслан зогсоох. Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг хууль зааснаар хангуулах. Бизнес эрхлэгчдийг улсын хурлын 24 оны ээлжид сонгуульд нэр дэвшигчтэй холбогдуулан улс төрийн зорилгоор баримтлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг хязгаарлах, өмчтөд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж ялагчдаар татах зэргээр хүний халдшгүй байдалд хууль заасан үндслэл журмаар гадуур халдахгүй байх чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллахыг хууль зүйн дотоод хэргийн сайдад даалгавар гэж тэмдэглэл өгч байгаа байхгүй. Тэгтэл энэ тогтоолыг өчигдөр юу гэж ярив? Юу гэж ярьсан? Би бол үзээгүй. Сонсчод манай хуулийн хүмүүс надад энэ тэмдэглэл энэ жиргээ хоёрыг өнөөдөр оруулж иж өгч. Тэгвэл энээс л дүгнэ. Тэр хүн маань одоо ямар хэмжээний зүйлийг юу болгож ярьдаг уу? Өөрт ашигтайгаар яаж тайлбарладаг уу гэдгийг харах хэрэгтэй. Үнэхээр энэ олон зүйлийг ярьсан бол өөрөө нотлох хэрэгтэй. Намайг тийм юм бол одоо өөрөө очоод тэр хууль хяналтын байгууллагуудад өгөх хэрэг нь нээлттэй биш. Өгөх хэрэгтэй шүү. Шүүд баримттай ярих хэрэгтэй. Одоо бид энэ жоохон хариуцлагатай байдлаа сахиж явахгүй бол хэн дуртай нь юу ч хамаагүй яриад нийгэмд нөгөө үнэн бодлон мэддэхгүй мэдээлэл зүгээр сенсац байдлаар цацдаг. Иннээсээ бид ангилчих хэрэгтэй. Тийм ээ? Яг мэдээж одоо энэ хоёр дарга үнэн би одоо ингээд тооцоотой ярьж ийн ингэж ийн гэдэг намрын хоёр дарга жишээ нь гэрээтэй холбоотой асуудлыг зарчмын байр суурь гаргаж ирж ярьж байгаа байхгүй зарим талаараа. Тэгвэл тэрийг нь оцох хэрэгтэй. Нөгөө талд нь тэр гэрээ хийсэн хүмүүс нь яг адилхан зарчмын байр суурьаа гаргаад гэрээгээ үзүүлээд нотлох хэрэгтэй. Ингэж явахгүйгээр зүгээр л болзошгүй, магадгүй би тэгж хардж ийн гэдэг үгээр хардах хэрэгтэй гэдэг агуулгын цаана нуугдаад хүнийг нэр төрд нь халтаад авч болохгүй. Би үнэхээр харамсаж байна. Яахаар хүн амныг хэрэгт хүнийг күтгэжээд юу ч болоогүй юм шиг юу ч бодохгүй сууж чаддсан байна. Тийм хүн ер нь байж болдгийм. Нэг гоо намын даргын сонгуулиас болоод хүнийг гүтгэжээд өөрөө бас үр хөвгтөл хүн байлгүй дээ. Би чинь 4 хүүхэдтэй хүн шүү дээ. Миний хүүхдүүд юу ядаж юу бодох вэ? Аав нь яатсан гэж юу бодох вэ? Ийм зүйлийг яагаад хүн чанарын үүднээс боддгоо юм бэ? Энэ бол миний асуулт гэхгүй. Яагаад ийм зүйлийг бодохгүйгээр хэлж зөвхөн даалгавар гүйцэтгэж байгаа байдлаар хүн талдж байгаа юм бэ? Өөрөө чинь ч гэсэн тэгээ хэлжүүл өөт чи ямар хэцүү байх вэ? Би одоо найз нөхөд аав ээж ахын дүүс бид хэдийнхээ өмнө яаж одоо би нүүр бардам явах вэ? Жишээлбэл. Тийм учраас би энэ асуудлыг үнэн тогтоохын тулд бүх хууль хяналт шүүхийн байгууллагуудад хандна. 2024 оны 2 сарын 23-ны сонгон хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байна. Энэ адмирал гэдэг компанитай амар баясгалан хамааралгүй гэдэг шүүхийн шийдвэр энэ. Би шүүхийн шийдвэрийг өөрийнхөө сошиал хуудас дээр хэд хоногийн өмнө тавьсан байна. Та хэд маань аваад уншаарай. Тэр хардаад байдаг мандах баяртай, тэр хардаад байдаг өнөр цэцэгтэй, энэ эрдэнэ жаргалтай ямар нэгэн байдлаар хамааралгүй байна гэдэг ахиа шүүхийн шийдвэрч байж гин авилгатай тэмцэх газраас хамаарал тогтоохоор явуулсан бичгийн хариу хүртэл ирсэн байж. Тэгэхээр энэс илүү би одоо өөрийгөө яаж нотлохоо мэдэхгүй шин. Улаан цагаан болзошгүй. Улаан цагаан чи хамааралтай гэж хэлэхгүй байна. Байж болзошгүй. Би тэгж хардчих.
Тэгээ нэг хүн харахаар нэг үний юм яриад байгаа нэг шодрол царай үзүүлсэн нөхөр харагдаад байдаг. Би тэгээ өөрийгөө хамгаалаад ингээд суугаад надад хэцүү. Би тэгээ үннээ л хэлж байна. Надад энэс өөр арга алга шүү. Би яаж мэдлэх юм?